Миний анхны машин подкаст. Засан байцгааны үзэгчтэй. За ингээд Очир өндөр АМЗ банк бус санхүүгийн байгууллагаас бэлтгэн хүргэдэг миний анхны машин подкастын маань одоо дараагийн дугаар та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. За ингээд өнөөдрийн маань зочноор хуваарай контент бүтээгч Баяр Төвчрөл маань оролцож байна. За энэ ямарчсан ингээд гоё эхлээд гоё танилцъя гэж бодож байна те. За намайг Баяр Төвчрөл гэдэг. EMJLV Group-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. За. 3 компани хувьцаа эзэмшигч. Ер нь би ажил гэр гэсэн маршруттай. Тийм контент хийдэг болсон шүү. Бид гэшэл бороо юмар зарлцсан болсон шүү дээ. Хэрвээ та анхны машин авах гэж байвал Очир ундраа АМЗ банк бус санхүүгийн байгууллагаас 96 хүртэлх сарын хугацаатай лизингийн уян хатан нөхцөлтэйгээр өдөрт нь шийдвэрлэн аваарай. Тэр ерөнхийдөө үндсэн ажиллагаа хийдэгсэн шүү дээ. Тэр нь ер нь ямар хөө төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар бай. Одоо машины холбогдолтой. За. Миний машин дээр наацсан байгаа хуулга. Тэгээд зөндөө олон үйлчлэгнүүд байгаа. Машины нөө битүүмж доторлохоо ер нь жоохон нэлээд олон ирчүүдтэй ажилладаг. Тийм. Машины холбогдолтой юм. Давхар хажуугаар нь өөрийнхөө хоббигоор нөгөө хумс, маникюр, сормоос хийдэг. За окей. Хобби тийм байна. За өөр нэг хобби нь юу лээ? Машин барих. Миний анхны машин. Бэлдсэн тий. Яаж тэр машин гэдэг зүйлтэй анх ер нь холбогдчих гэдэг хоёлаа тэр бүр анхны уулцсан цэгээс эхэлж ярив тий. Тэгээ айгуу дуртай ярина. Хамгийн анх болвол аав надад айгуу их тэгж нөлөө үзүүлдэг байсан. Наваа ингээд бүр жоохон байхад одоо би сургуульд ороогүй байсан юм шиг надад нэг юм зурсхан ингээ үлдсэн байдаг юм дурсамж байдаг байхгүй. Түр бүр 4-5 багтаа юм шиг тий. Магадгүй нэлийн жоохон байсан. За. Ингээд жолоочийн хажуудалд ингээ сунгууд ингээ аав за миний охин жоохон ингээ түлхэд хүчгөөрөө явахгүй шүү гэдэг байсан. Хацдаг гэдэг. Үгүй намайг ингээ түлхэх гэж байхгүй юу. Тэгээ би нэг жоохон хөвт юм чинь би миний түлхэл дээр энэ машин явдаг гэдээ ойлгочихгүй юу. Аав чаар хойлоо тэгдэг байсан байхгүй. Тийм үү. Тийм. Тэгээд яг ингээ түлхэнгүүт ингээл нөө хаа зогсно. Өө одоо болно шүү гэдэг ч мэддэг. Харин урдын од миний ох одоо зогсороо гэлдэг. Нүүд ч амар нөгөөтгөндөө итгэцэн ингээл бойлч мэлдэг. Тэгж жагаад тэрний дараа аавын үр дээр суугаад ингээд өрүүл бариад явдаг гэсэн. Хүүхдүүд өрүүл ингээ маш ихтэй шүү дээ. Өдөө гадаа явж байгаа та. Тэгэл ер нь тэгж жахад ингээд надад амар гой мэдрэмж төрдөг байсан. Аав ингээд доороо хаац торомсоо явж байгаа ч гэсэндээ би ингээ өрүүл бариа ингээ явахаар би ч болоод байгаа юм шиг. Тэгж ер нь хөдөө гадаа явахдаа тэгж бариулдаг байсан. Тэр ер нь шууд аавын нөлөө юм байна тий. Шууд аавын нөлөө. Одоо нүг ингэдэж штэ ихэнхдээ одоо нэг эрэгтэй хүүхд бид чинь анханасаа л тий. Тоглоомроо тоглохдоо эрэгтэй машинаар эмэгтэй барбигаар тий. Тэгээ аав ээж нар эцэгч гэсэн тий. Нөгөө нэг илүү эрэгтэй хүүхдтэй одоо өөр дээрээс болоод машина барилдаг ч юм уу нөгөө охтууд нисрээр бас тоодгүй ч юм уу тийм бидээс тэнгүүдээс жамаагаас шууд суулгаад чи ч гэсэн өөрөө тэрнийг бас кафен мэдрээд ер нь багасаа л тийм машинтай ингээд салшгүй холбоотой болсон. Миний дурсамж нь дандаа л машин байдаг гэсэн. Тийм. Тэгэл ээж бас ингээд айгуу сайн жолоо барьдаг. Тэнгүүд аав ээж хоёр юм хоёлаа юм амар сайн жолоо барьдаг байсан хүмүүс исэн болохоор ингээд тэрийг харсаар агаад угасаа л тэгээ хүн болгон машинтай гэд бодчихдог нэг жоох хөвгтөн болохоор. Тэгэхээр ер нь бүх дурсамжууд машинтай холбоотой. Тэгээ өөр гоё тэгэл өрүүл дээр суулаа дараа нь тэгэл мэдээж өөрөө барих тий. Хумрна аавын үр дээр багтахгүй. Тэгэл эхлэнгүүд аав яг нэг өдөр тэр машин болохоор юм жижигхэн машин байсан юм яг ямар машиныг мэдэхгүй байна. Камри интерлсэн баг. Хөдөө тий. Тий хөдөө. Яг зам дээр байлаа шүү шорон дээр байлаа. Тий шорон дээр л барьж байгаа. Би ч барьсан. Тий хүн болгол барьдаг шүү дээ. За тэгэл тэр үедээ болвол яг нөгөө хаац торомсоо ингээ мэдрээд гэтээ би амар сайн анханасаа ер нь ингээд нэг тийм жоохон страглдж байгаагүй. Хэцүү байгаагүй надаа. Ингээд хааз нь угаасаа л хааз энэ бол хааз өгнө, энэ бол торомс өгнө. Аав ээж хоёрыг барьж хахад ер нь ингээд хардаг байсан байхгүй юу? Тийм. Чи ер нь бүр цуснд нь байгаа гэсэн юм шүү. Харин цуснд нь байгаа. За. Тэгэл өрүүлээ ингээд нөхмөх гаргадаг. Тэгэл аав ингээл жоохон дугуйн орчингууд нөхөө гаргаач гэл. Нөхөө гарга гэж юу гэсэн үг? Гарга гэдэг чи юу гэсэн үг ингээд амар дийдэг байхгүй. Тэгсэн зүгээр л тойроод л яваа гэж хэлчихгүй юм. Нөхөө гарга гэл. Тэгээд ямар ч тач айгу гоё л гэдэг гэсэн. Тэгэл хөдөө хортон явах юмсан гэл. Жоохон ингээл хотоос гараад шорон зам ам дээр явах тэгэл аавраа. Бэрчхөө гэл тэгдэг. Тэр чинь мөр 12 тагаас хойш гэхээр
бүр ингээд багасаа л ингээд машинтай холбогдсон тийм хөвгт. Айгу эргэтэй хөвчөг өсгсөн дөө намайг. Тийм байна те. Үгүй аав бол надад хизээч ингээд за энэ ингээд аав нь чам машин авч өгнө, байр авч өгнө гэж юусоо тэгдэхгүй байхгүй. Чи өөрөө л ингээд гэдэг хүн байхгүй. Тэгээ би ч нэг ааваас машин авч өгөх бах та гэж хүлээж байгаагүй. Зөв. Тэгээ тэрний дараа болохоор юм Subaru Legacy гэдэг машин ундаг гэсэн байхгүй. За. Ийм урт цагаан машин. Тийм. Тэгээ тэрийг болохоор манай ээж машин байсан юм. За. Аав ээжд бэлгэлжсэн байхгүй. Тэгээд ээж бит хоёр нөгөө ингэж солигдож барьдаг. Тэгэл ер нь тэрэн дээр ингэж ээжтэй солигдож ээж ер нь барихаасаа барихгүй нэг юм алхах жоохон дуртай. Тэгэл надаа ингээл хүчдэг. Би тэрийг ингээл аваа явдаг байсан болохоор ч тэр юм уу аав за ер нь чи наадах гоё дөө гэд нэг юм гулгуусан байдалтайгаар надаа бариулжсэн байхгүй. За тэр Subaru Legacy за тэгэл ирлээ шүү дээ. Тэнгүүд ерөнхийдөө бол яг чи нэг ундаа гэдэг юм албасаар хэлээд ер нь бол чиний машин бас болж шүү дээ. Тийм миний нэр дээр шилжээгүй л шилжээгүй ч гэсэн. Тэнгүүд яг чамд яг ямар мэдрэмж төржсэн бай ингээд нэг юм хизээч гисэн гараад унчих машинтай болчихлоо шүү дээ. Тийм. Тэгэл орой нэг юм годгоноод гараад гэрээсээ гармаач юм шиг. За ядчил ингээл хэцүү санагдлаа ч гэсэндээ орой гараад машинаа барьчин гэж бодохоор цаанаас амар гоё. Бензиний дүүргмээр санагдал, машинаа байнга цэвэрхэн унмаар санагдал. Тэгээд хамгийн гоё нэг моторын дуу ингээд старт авчиг дарахад зүгээр ингээд чимээг басхаас илүү юм нэг гэж асдаг штэ тий. Тэгж асж байгаа чимээ болгоны сонсоол ингээд миний адреналин ялгах. Тийм. За тэр Legacy яасан. Хэдэн жил удаагүй Монгол байх яг 1 жил хугацаанд л унсан. Гэтэ жилийн хугацаанд айгүй их юм болсон тэр голоор. Тийм. Тэгээд яагаад ч юмдэггүй тэр бит хоёр ингээд нэг холбогдсон юм шиг. Тийм амар цаанаасаа бүр тэгж хайрлж ундаг байсан. Бүр ингээд хоёлаад нэг хүн ярьж байгаа юм шиг ирж штэ. Тийм. Гэтэ миний сэтгэлд үлдсэн байгаа хоёрхан одоо юм бүр ингээд зүрхний углуурах тийм машин байдаг. Тэр нь Subaru Legacy. Тэгээд миний энэ машины өмнө унжсэн дөрөв тал. Хоёр. Чи юу яг тийм жоохон иршүүд машин тал дээр бол нэг юм иршүүдтэй юм шүү дээ. Жоохон тийм мотор юм бэр те дуу муу юм чанга байл гоё гэл те. Эргэжтэйчүүд болохоор нэг найз нэг машин авчингууд те. Бөөнөрөө ингээл гоё чихэд суугаа. Анда тийшээ гэлгүй ямар ч тийм зориггүй те. Яг тэгж явдаг байсан найзтай ахны машин дээр. Тэгэхэд яг эмгтээчүүд эсрэгээр яадаг байсан бэ? Тийм гоё найзуудын дурсамж байна. Байгаа зөндөө байгаа. Тэрнээс хамгийн тод үлдсэн Prius 2 дээр бол яг би ер нь найзууд дундаас хамгийн түрүүнд баг машинтай болсон. Тэгээд Prius 2 дээр бол нөгөө тэр чинь миний машин биш шүү дээ. Гэхдээ би унаад явж байгаа болохоор тийм найзуудаа суулгаад жоохон тахимаарч юм шиг. Тэгэл орой хоёр найз эмэгтэй найзаа суулгаад нэг юм ямар ч зориггүй ингээл амар тахиж явж магадгүй гоё дуугаа чангалаад. Тэгээд дараа нь Legacy чинь нэг амар юм урт машин шүү дээ. Би Legacy-нда хамгийн дээд нь 12 нь багтааж ирсэн. Пүү тийм. 12. Өөрийгөө оруулаад одоо жолооч тэгээд жолоочийн урт 2 нь чинь хойноор аруулаас авах нь шүү дээ. Тий. Тэр чинь нөгөө багаж юм том шүү дээ. Тийм ээ. Тий шиг. Им шопротлоо заяа. Ингээд би урдаа хажуу талд нэг хүн тэгээд хойдолд болохоор хоёр хүн ингээд дээрээсээ давхралтаад ингээд 6 болж байгаа шүү дээ. Тэг голоор нэг хүн хөвтэйгээр ороод тэгээ багажинд үлдсэнд орсон заяа. Багаж нэг бүгдээрээ ингээд хөлөө ингээд согсон. Хиний анхарт. Тэгэж нэг явчихсан шүү дээ. Ер нь бол тэр яг тэр мэдрэмж бас гоё шүү дээ. Ингээд анхны машин аваад найзуудаа суулгаал ингээд явах мó. Би одоо ч гэсэн гэхдээ ер нь дандаа л ганцаараа байдаг болохоор тэгвэл салхинд гарахтаа ч юм уу. Угаасаа байнга машинтай байж идэг. Байнга л машинтайгаа иш тийш явж идэг. Машиндаа дүүнэрээгаа ч юм уу найзуудыгаа суулгаад явах юм дуртай шүү дээ. Машиндаа олуулаа байхгүй юм дуртай байна те. Зөв. Тэгээ гол нь дараа нь тэр машиныг зарах гад намайг гадаад тавьж хаа зарсан байхгүй. Тэгэл ингээл нөгөө бичлэгийг хийгээл аав нь ингэж угаасан тэгж угаасан ингээд энийг ингээд янзалцсан шүү тэгсэн шүү ингэсэн шүү гэл тэгжсэн ингээд би тэр бичлэгийг хятад тахта үзчихсэн байхгүй. Тэгээд шууд ингээл үзэл уйлал хасгараал хэлсэн заяа. Тэгээд одоо машины зарлаа гэж. Тийм зарлаа гэхтэн. Арьс. Би амар сонио уйлаад ингээд байжсан чи аав яг төгсгөлийнхаа нөгөө бичлэгнийхаа төгсгөл за тэг миний охин уйлаад аваа гэсэн нөгөөт нь айл хийгээд бас төлөвсөндөө хатгалтсан ингээд суужсэн. Тэр миний хувьд айгүй юм үнцэнтэй машин байсан. За тэгээд Legacy-га хүн дараагийн эзэнт нь өгсөн байна. Тэгээ ямар машин төлсөн бэ? 23 онд аав надаа ингээд
миний охин ингээл аав нь машин бэлтгэсэн байгаа гэлээс аахгүй юу? Видео коллоор ярьж байхдаа би шахаад байсан юм. Гадаад сурж исэн юм да. Тий. Тэгээд бэлтгэсэн байгаа гэлтэж байгаа. Тийм юм уу тэгээд надад яах гэж байгаа бэлгэлж байгаа юм уу гэл би чинь маялал ярьсан чинь аав юм хэлэхгүй байсан байхгүй юу? Тэгээд Монголд ирчээд ингээд бийжсэн чинь нэг орой миний охин нэг хөөхөн хувцсанраа өмсөд юм дээр Шангрила дээр хүрээ дээр гэлтэгдэг байхгүй юу? Оо за. Тэгэл би чинь би амар анзаарахтай байхгүй юу? Ер нь сюрприз надад барина гэдэг амар хэцүү. Гэт бүх юмыг миний тарих бүр ингээд хэд салаалж ингэж ажилтдаг. Тэгээд ингээд хооронд ингээд хөөж олооч гэж болдгоо зүгээр тарих ингэж ажилласараа ингээд олчдөг байхгүй юу? Тэгээд тэр өдөр нөгөө нэг машинд өгч байгаа та гэж бодоод. Үгүй би зүгээр тэгээ бодцсон байхгүй юу? Гэтэ яг хөө тэгэл очсон л доо. Тэгсэн чинь ингээд уг нь олвол намайг ингээд зүгээр зуныхаа хугацаанд унуулах машин л гэж хөрх юм даа бэлтжсэн билээ. Тэгсэн чинь нөгөө нэг намайг ингээд өмнө нь догтлоод би яг хитрхийх догтлцсон чинь аав жоохон яасан юм уу яасан. Эсвэл нөгөөдгөндөө бүр ингээд хөөрөөд бүр илүү гоё урамшаад бүр гоё бэлгэлмээр санагдсан ч юм одоо. Үгүй аавс тэгж асууж байгаагүй. Тэгэл ингээд яваад орсон чинь ингээд урдаа юм Кева гэлхэр амар гоё Lexus 470 уртаа юм амар том ягаан гин баандагтай зогсож идэв. Тэгэл бичлэгээ хийсэн. Би ер нь нилээ юм сэтгэл нилээ нэг олон төрсөн шүү дээ тий. Тий ер нь нилээ баярлсан. Reaction бол бас гоё юм л шүү дээ. Бүр ингээ багаас байхад л юм зүгээр нэг утас бэлгэлэхтэй ч юм уу эсвэл нэг юм surprise барихтаа бүр ингэж бэлтэж өмнө нь ингээ нилээ гжигдчихэж ингэж бүр энийг хартаа гэж өгч мөгдөг амар тийм сюрпризлэг хүн баггүй аа. Тэгж өөрөө их гоё хүлээж авдаг юм байна шүү дээ бас. Тийм бийж гоё хүлээж авдаг аав ч гэсэндээ яг миний тэр реакшныг гаргаж чаддаг. Юу н бараг цорын ганц хүн дээ. Тэгээд бүр ингээд хитрхи их баярлсан да. Би нөгөө юм шаргал салаантай машин унж үзмээр санагддаг байсан байхгүй дандаа хар салаантай машин бидгсэн. Тэгэл нээж үзээл бүр бараг хаалга болгоны нээж үзээл орилж чарлаа. Тэгэл нөгөө капотон дээр нь дугаар нь ингээл ясан чинь дугаарн дээр нь хүртэл аав ингээл амар гоё сэтгэлээсээ тэр болгон дээр нь хүртэл итэл ажилласан. Тэгэл бүр ингээ баярсаар агаад бүр ингээ дагзаар хатгана гэдэг тэр мэдрэмж байдаг. Бүр ингээд гаван гээ яг энэ хойдлын дагзаар ингээ хатгаал. Баг даралж ирсэн юм шүү. Магадгүй би ч бүр ингээл ойрлж чарлаа тийм ч бүр янз болж байгаа юм чинь. Тэгээд бас том машин болохоор өдөө гадаа их явна. Угсаа 100 болоод Монголдо ирэхдээ өдөө гадаа явчаад амарчаад явдаг болохоор өдөө явна. Тэгэл лүүктэй юм байна штэ гэж лүүкийг харж баярлал. Обууднаас амар гоё обууд байсан. Би машины обууд харах айгуу дуртай. Тэгэл яг Шангрилагаас унаал гарч байхад хаазан дээр нь гिच яг тэр мэдрэмж бүр ингээд амар гоёс. V8 хөдөлгөөртэй. Тэр чинь бүр ингээд ингэж амжаа. Тэгэл би бүр ингээд юу ямар гоё юм бэ гэж бүр тийжэж хашгираад хаазан дээр жоохон гिच хидл ингээд ингэж амжаа. Тэгэл бүр гадаа гараад нэг яг орой авцсан байсан. Тэгээд төчрөлж гайгүй болсон 100 ч байсан. Хаазан дээр нь ингээд ойрох ингэж гिच үзээл бүр ингээд бараг нөгөө Шангрилагаас гарчаад очих газар хүртлээ би бараг ойрлж явсан баха. Тэгж их баярлж байсан. Эмоцтой энэ тий. Тэгэд надад бол аюу үнцэнтэй. Ааваасаа одоо яг ийм реакшнаар авч байгаа. Одоо за миний охины машин гээд өгж байгаа анх удаагийн машин. Тэгээд бас надад бас машин өгөх алтгүй шүү дээ. Би өөрөө ингээд ер нь бол өөрөө л хөдөлмөрлөөд авъя гэж бодож исэн боловч аав минь надад ингээд бэлгэлж гин. Тэгээд энэ дээр маш их хүмүүс зөвхөн аавч гэлтгүй энийг босгох гэж манай ажлын зөндөө олон хүмүүс гар бие оролцсон байгаа. Зөндөө олон цаг хугацаа хөлс хөдөлмөр шингэсэн байгаа. Зүгээр үгээр хэлшгүй тийм үнцэнтэй машин байсан болохоор би тэр машинд амар хайртай байсан. Тэгвэл нэгдэж шүү дээ. Эмэгтэй хүмүүс чинь одоо ингээд нэг юм яг жолоо байхтай харьцуулах юм бол нэг эрэгтэйчүүдтэй харьцуулах юм бол нэг арай нэг юм жоохон сул ундаг тий. Тэгээд нэг эмэгтэйчүүд ийм хамар нэм богинохон юм жижигвтер тий. Тэгээд янз бүрийн зогсоолт хийхэд амархан, янз бүрийнээс гарахад амархан ингээд нэг юм сүлжиж мүлжиж явахад амархан нэг юм нэг юм 360 камертай эсвэл юм бүтэн 70 м-тэй ч юм уу ухрын камертай зайлшгүй байх хэрэгтэй ч юм уу. Тийм шаардлага байдаг шүү дээ. Тэр нэг юм дөрвдөл бол тэрний эсрэг байгаа шүү дээ. Хамран тэр тий. Тэгээд юм том бандгаар урттай. Тэгээ нэг тийм байхад чам тийм жоохон эвгүй мэгүү санагдаг ингээд барьчингууд ингээд бүр эсрэгээрээ миний адреналиныг бүр ингэж хөтлөгдөг байсан. Би өглөө болгон машиндаа суухдаа ингээд дулаахан гаражтай байгаад би машинтай байгаад гоё амьдрах байртай байгаад ингэж байнга талархаж явдаг байхгүй юу? Өөртөө л өдөр болгон. Тэгэл ингээд машиндаа суугаад
машиныхаа үнэрийг тэгэл өчигдөрхөн ингээл парклал тавьсан байгаа хэрнээ би ингээд амар их баярлдаг. За яа баг жил хагас тэгж явсан заяа. Хүн баг сүултээ харуул уйдахаар зүгээр л тийм их тэгж баярлдаг ус. Тэгээ дээрэс нь одоо нөгөө картана ингээд татдаг. Яг нөгөө хөл гар картантай, хөл картантай биш, товчлуур биш. Яг ингээд ингэж татчих матдаг болох. Жог механиктэй. Би тэгтээ ийм бүх юм дэлгэц болсон машин айгуу дургу шүү дээ. Тийм. Айгуу дургу гэчихэд энэ маань бүх юм дэлгэцтэй. Гэхдээ нөгөө миний сонгож ирсэн машинуудыг бодвол харьцангуй гайгүй товчлууртай. Tesla хэлж болохгүй юм дээ. Дуу ахгүй машин дээрсэн. Тэгээд ингээд одоо нөгөө өрүүлээ ингээд хараанд нь бишээ араагаад оруулж явахтаа хүртэл тэгэл картана татчих явахтаа хүртэл ингээд өрүүлээ эргүүлж явахтаа яг надад нөгөө хурхын камер тавьж өгсөн л дээ одоо чи чинь залуу хөх юм чинь бас нэг блютуз холбох л биш. Дэлгэцтэй. Тэгэл тэр дэлгэцэн хүртэл ингээд амар хайр үрмээр санагдал. Бүх юм тийм хөөрхөн, тийм гоё байдаг гэсэн. Тэгэл жил хагас унчаад ер нь яг өмнө нь тэгж боддог байсан. Энэ бол миний хувьд маш их үнцэнтэй машин. Тэгэхээр сүвнэр болгоод өөртөө ингээд мөнгө чадлан байдаг бол зөв. Тэгж хадгалсан шүү дээ. Тийм. Тэгээд одоо энийг яг гоё юм шилэн шоурум дотор хийгээд ч юм уу те. Гэхдээ тэрийг унах үедээ ундаг. Тэгэл ингээд нэг үзүрийн байдалтай байж идэг гэж бодсон үг нь. За. Тэгсэн чинь одоо бол арай л тийм хэмжээнд хүрэхээр одоо миний санхүү бол тийм биш байгаа учраас за ер нь машинаа салсан дээр юм байна гэдэг бодол төрсэн байхгүй. Гэхдээ нөгөө янз янзын юм нэвдрээд ч юм уу таалагдхаа болоод биш. Ер нь хүн чинь ингээд угаас апгрейд хийх хэрэгтэй. Бас нэг жоохон хуучин дотор болохоор нөгөө нэг татвар гэрэлтэй. Амар өндөр гарна шүү дээ. За тэгээд Lexus-ээс шууд одоо энэхүү машинаар залгсан байж байна те. Гэхдээ эн чинь бас шууд залгаагүй. За. Би чинь бол бас нэг юу яаж исэн юм аа. Жохон амархан л юм бодсон байсан юм билээ. Гэхдээ бас үгүүлээсэн. Айгу хурдан шийдвэр гаргаад тэгээд дөрөв талаа бас зарахтаа бас амар гоё тийм үнцэнтэй зарсан. Тийм. Тэр бол бүр ингээд одоо бичлэг нь бол Монгол хүмүүс зөндөх айгүй олон хүмүүс мэдж байгаа шүү дээ. Тэгээд аав яг бас нэг бичлэг тавиад би бол яг зүгээр ингэ чимээгүй зүгээр зарчий гэсэн чинь аавгүй наатах чинь маш хүн цэнтэй чим маш ингээд их зүйл хичээл сэтгэл шингэсэн машин учраас гоё шүү дээ. Яг тэгж хэлсэн. Мэддэг хүн нь энэ машиныг үн цэнийг нь ойлгоод авнаа. Би ийм хүндэл зармаар энэ зүгээр л ингээд наатах чи авъя гэдэг хүнд бол зармааргүй нэ гэдэг яг үн цэнээ бодоод тэгээд манай ажил дээр маргааш нь чөлөө нөгөөдөр нь зарагдлаар болчдөг байхгүй юу? Зар тавьсан сошоо. Тий. За. Бичлэг тавигдсанаас хойш. Тэгсэн чинь эдгээр бичлэгийг устгасан л да. Тэгэхгүй бол айгүй хүмүүс залгасаар л байсан. Тэг яг нөгөө яг ямар процесс болсныг хүмүүс сайн мэдгүй байгаа. Тэгэхээр энийг ярил бас гоё юм болоо гэж бодоод. Тэгээд өглөө ингэ байжсэн чи аав за өнөөдөр яг тэдэн хүмүүс ирнэ гэж чи наадхаа айгүй гоё аваад ир. Өнөөдөр ингэ зарах гэж байгаа мó гэсэн чинь за мэдгүй яаж ч магадгүй чи зүгээр аваад ир гэл. Тэгэл ажил дээр ингээл очисон чинь тал талаас ингээл баг амар олон хүмүүсийг бүчээ зогсчдээ миний машиныг. Тэг би ч мөр ингээ гайхаад ингээл ийм их хүмүүс юм уу гэл. Тэгэл буугаал хэлсэн чинь нэг ах за машин өнө тааш яваад юу лээ хаагур яваад байна мэн гэл. Тэгс чи бүргээ жоохон харам сэтгэл төрсөн л дөө. Яг тэрүүхэн л үед. Гэтэ нөө машинаа явуулахдаа мэдээж хамаг сайн сайхан бүхнийг хүсэж тэгэж харамлж явуулаагүй. Гэтэ хэлэх таатай байна. За дуудлага худалдаагаар зарна гэд. Тэгээд нөгөө яг хүмүүст юмнуудаа тайлбарлаа, тест драйв хийгээд яг орж ирж хахад яг нэг 6 7 хүмүүс үлдсэн байсан байхгүй. Тэгэл нөгөө нэг манай хүлээлгийн өрөөнд суучаал. За одоо ингээд тэдээс эхэллээ гэж эхлээл. Тэгэл үн хаялцаар гаад баг 30 минут жингаа үн хаялцсан хүмүүс. Тэгэл би бүр ингээл ааваараач бахархаад, машинаараач бахархаад би ийм үнцэнтэй машин унжсэн юм штэ гэдэг. Тэгээд айгу хөр хүмүүс зарсан, айгу гоё хүмүүс зарсан. Гэтэ нөгөө нэг яг юмнуудаа ингээл авч явахдаа бас тэгж асуугаад байгаа юм. Машин тайртай хүн үсттэй те гэдэг. Машин гоё унж чадахгүй ч яах вэ зүгээр ер нь машин тайртай юу гэж асуужсэн. Ягаад ч тийм тэр асуултыг асуух хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээд зарж ирсэн ш нэрээ. Тэгвэл бас гоё үнцнийг ойлгодог хүн. Тийм. Авсан байна те. Хийсэн. Уйлах гэдэг нь юу? Яа жоохон ярьсан чинь гэхдээ айгу сонирн болж байна. Харсан уу гэхдээ зарчаад машина зам дээр. Хонь тэрнээс хойш уу? Хараагүй.
Би яг 4-7 өнгөрөх болгоно миний нүд бүр ингээд чих сортолцоод нүд ингээд томордог. За энэ гэл шууд нөгөө ободоор нь таньдаг байхгүй юу? Манай миний 4-7 одоо миний унаж байсан манай халдсан зурстай. Мянган оны дундаас би харуулж байдаг гэдэг шиг яг тэгж. Тим нөгөө нэг ободтай машин бол хараагүй. Хизээний өдөр харах болоо. Бүр гоё болцсон л явж байгаа ахлаж бодож тий. За тэгээд энэ машин энэ юу гэдэг машин бэ? Энэ BYD Leopard 5 гэдэг машин. За 25 оны Ultra Edition загвар. За. За яг энэ сонгох болов. Бас ингээ эргэлдэжсэн өөр юм сонголтууд байв. Бэлгүй яах вэ? Би бол гэхдээ анханасаа нөгөө яг л одоо жоохон механик дууч юм шиг. За автомат ч гэсэндээ нөгөө юм бүх юм дэлгэц болоогүй, жоохон товчлууртай, кардамартантай, механик ажиллагаа ихтэй тийм. Ихтэй яг машин шиг машин. Тийм ээ. Хайжсэн байхгүй. Тэгсэн чинь аав сүлдээ тийм машин одоо байхгүй. Чи 25 он 0 км-тэй машин авах гэж байгаа бол тийм машин гэж байхгүй. Тэгээд хит хитэн машинууд үзэж агаад сүлдээ бууж өгөөд бүгдээрээ л өстө дийлэгц болсон. Одоо миний энэ машин ч гэсэн ер нь дийлэгцсээр дүүрэн. Гэтэ энэ машиныг яагаад сонгосон бэ гэхээр нэгдүгürt аюулгүй байдал талаасаа энэ доороо арамтай машин. Тэгээд мэдээж том тэрэг. Тэгээд салон нас гоё таалагдчихсан. Өөрийнхөө одоо нэг юм дуртай өнгийн салон байсан. Тэгээд бүх юм айгу ухаалаг байсан. Гэхдээ нэг ухаалаг хэрнээ ийм механик үйл ажиллагаа шаардахгүй тэрийг бас орхигдуулаагүй айгу гоё санагдчихсан. Тэгээ яг эргэлдэж исэн хит хитэн машинууд байсан. Гэхдээ бас аюулгүй байдал талаасаа ийм жоохон цаас шиг машин биш. Одоо төмөр сайтай ч юм уу тиймэрхүү машин сонгоё гэдэг. Тийм шүү дээ. Гам ман гэл одоо чинь. За тэгээд нэг юм хүн бүрт нэг юм машинтай холбоотой түүх дээр нь за мэдээж хамгийн анхны машин гэдэг бол маш сэтгэлд хоногшсон байдаг шүү дээ. Тэнгүүд яг энэ 0 км-тэй машин авах мэдрэмж бас би нөө авч байгааг болохоор бас нэг өөр байх гэж би бодод байгаа хэрэг тий. Яг нэг юм ууттай бүх юм ингээ шинэ 0 км-тэй тий. Яг ингээ үйлдвэрээс гарангууд яг чиний гар дээр ирж байгаа. Эний ч өмнө хөнч тэр сууж байгаа юм тий. Тийм бай. Тийм байх мэдрэмжээс яваас мэн унаа гарч байгаа. Тэр мэдрэмжээс айгүй өөр байсан. Одоо би бас энэ машиныг авах гэж нэлээх мөнгө цуглуулад ингээд бас хөрхөн хугацаа өнгөрсөн байхгүй. Тэгээд яг үзээд тест драйв хийж хахад бол угаасаа за энэ бол гоё машин юм байна. Миний сонирхол таарах юм байна гэж үзчихэд яг ирээд ингээд надаа ингээд сүү хатагтай цэцэгтэй өгчсэн байхгүй. Тэгээд минийх болсон штэ гэдэг мэдрэмжээр үзэх бүр шал өөрсөн. Гэхдээ тэрнээс гадна ингээд нөө одоо би өөрөө хөдөлмөрлөж энийг одоо яг зээлтэй харсан л та. Гэхдээ хөдөлмөрлөж энийг ингээд бас мөнгө төгрөг нэмээд ингэж авсан болохоор гэдэг утгаараа ч юм уу. Дээрэс нь одоо 4-7 зараад энийг мөнгө нэмээд энийг авсан гэхэр чинь миний аавын ч гэсэндээ нөлөө бас байгаа. Тэр нь аягүй их талархаж явдаг. Тэгэхээр нөгөө анхны машин маань 4-7. Гэхдээ анхны өөрийнхөө одоо нэг юм би одоо зээлмэлийн төлөөд явахар ч бас нэг арай өөр байгаа шүү дээ. Гялгар уттай, хинч үрээгүй. Тэгээ би юм машинаа ингээд задлж маталж байгаа бичлэг хийсэн. Unboxing хийсэн. Аавч бас өөрөө яг одоо хэлдэг байхгүй. Чи ингээд ийм залуухан байж ш 0 км-тэй машин унаж ийн гэ нэг юм заанаад байгаа юм шиг баяр хүргээд байгаа юм шиг. Би humble гэсэн. Тий. Тэгээд аав нь бол энэ тэдэн настайдаа ингэж унж исэн. Миний охин гэхдээ ингэж унж байгаа л мундаг байна гэл. Яг л ингээд айгу гоё идэх. Одоо манай Монголын нөхцөлд ингээд төвчрээтэй тэ хотод бол ингээд их төвжирлэгтэй. Тэнгүүд ийм гэртээ байх цагаасаа баг нөгөө унтахаас босцох нөгөө ийм аяг актив цагаасаа машинд өнгөрүүлж байгаа баг цаг нь их байх гэдэг байгаа байхгүй тий. Тийм 2 дахь гэртээ. Тийм 2 дахь гэртээ тэ баг. Тэгэхээр учирлын одоо машинда юу хийж ингээд цагийг өнгөрөөдөг вэ? Одоо төвчрэлт. Энэ машиныг авахд бол би нөгөө танилцаж дуусаагүй байсан учраас би төвчрэлт ер нь нэлээд сонирхолтой төвчирж исэн. Юмнуудтай танилцаад тийм. Тэгэл ер нь өдөр тутамдаа хийдэг юм гэвэл дуу сонсно. Мэдээж. Дуугаа дуулна. Хэр чанга сонсоо? Толтлон сонсно. Нэрээ толтлон сонсдог. Тэгээд яг ингээд машинаа барьж байхдаа тэр миний эрч хүчийг бүр ингээд асаадаг дуунууд бол юм рэп дуунууд байхгүй юу? Би чи юм vibe and song гэдэг юм хайлайттай. За. Тэгээд тэрэн дээр бол машиндаа дуугаа сонсоод тэр өдрийн vibe, тэр өдрийн сонсож байгаа дуунууд гээд ингээд ийм хайлайт оруулдаг, стори оруулдаг байхгүй юу? Тэгээд тэр бол бүр 23 оноос эхэлдэг. Хятад байхдаа дугуун дээр ингэж явж байгаа дуунууд болдог байж байгаа. Тэгээд Монголд ирэхээр угаасаа машин авна. Би тэгтээ Монголд ирэхээрээ машина унана гэж бодохоор машин барина л гэхээс бүр ингээд нойр хүртгээс шүү дээ.
Монголд ирэх тэр ганцхан шалтгаан тийм дуртай. Тийм үнэхээр дуртай ш тий. Үнэхээр дуртай бүр. Тингээ подкаст миний анхны машин ингээ подкастлахаар тийш хэлдэг үстэй. Үгүй. Би нэрэн гисээ тэгэж бүр өдөр тоолж хүлээдэг ус. Бөө чи тэгвэл ер нь бол муухан ирэх хөр хүнээс бол нэлээ машин дайртай байна тий. Юунаас бид яг зөв хүнээ оруулж байгаа маа. Харин би бас ингээд машина хойдолд ингээд тавьчаад ингэж яриа сууж байгаа да бас айгу баяртай айгу гоё боломж байна. За тэгээд тэр контент ингээ хэлж байна. Одоо тэгээд ер нь бол бас учрлын нөгөө контентуудыг харж байхад бас машин дотор их гоё олон өнцгөөс ингээл тавьцсан тийм контентууд байдаг шүү дээ. Тэгэхээр баг энэ студент юм шүү те явдаг чиний. Хоёр дахь тэр маань студ маань ингээд хувцаа солино, уйлна, инээн, идэн бүх юм хийн. Энэ бол яг л миний юм safe place гэж боддог учраас зөвхөн хэрэглээ гэж бол боддоггүй. Тэгэхээр мэдээж нөгөө моторын чимээ те ингээд ер нь хүч чадал гаднаасаа харагдах байдал бүх зүйлийг ингэж яг л ингээд баг одоо бэлэг сонгож байгаа юм шиг ч юм шиг. Одоо хайртай хүндээ бэлэг сонгож байгаа юм шиг тэгж амар дитейлтэйгэр сонгодог, хардаг. Тэгээ гадуур явж байхдаа ч гэсэндээ гой машинууд харахаар ингээд миний нэр чих ингээс ортолцсон шүү дээ. Яг нөө машин дээр. Энэ доороо доо. Тийм. Манай яг ажил дээр чи нөгөө гой машинууд орж ирэн шүү дээ. Тийм нэрэ. Тийм. Тэгэнгүүт нөгөө би ингээл өрөөндөө суул юм хийж ангууд ингээл тэр цаана амар гой том моторын чимээ хасаал ингэнгүүт ингээл шууд ингээс сэргээл гарч хараад энэ аль машин ингэж гой дуурайд байгаа. Хит моторт ингээл баг ингэж зогсож байгаа л эрэгтэй хүмүүс шиг ингээл дунд нь орол тиймэрхүү юмнууд л айгүйх байна. Гадуур явж байхад хүртэл айгүй гой мотортой, моторын дуутай, гой хөөрхөн харагддаг машинууд байвал бас яг ингээл нүд чих ажилластай гэж байна. Одоо яг ямар машин одоо ирээдүйд бас ахаар төлөвлөж гин эсвэл мөрөдөж гин одоогийн байдлаар 3 байгаа. Оо за. Нэг л за. Тэгээ 3 байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь бол мэдээж нөгөө том машин, өндөр машин, G63 AMG, Brabus тоногтой Skyrocket. Тэгээд салон нь болохоор Tiffany өнгийнх. Гадна л нь бас Tiffany өнгийнх ч байж. Цахилсан юм тий. Захиална. Тэгээд тэр бол миний бүр ингээд одоо нөгөө 40 гараад ч юм уу 50 шахаад ч юм уу. Тэр үедээ унаж болохоор тэр үедээ бас авч болохоор машин гэж бодоод байгаа байхгүй юу? За. Тэрний нааталт болохоор 2 спорт машин байгаа. Спорт машин. Тийм. За. Нэг нь болохоор Porsche GT3 RS. За. Тэр машин бол ийм амар ийм хөөрх харагддаг шүү дээ тий. Porsche-гийн нүүн ингээд уртын гэрэл мэрлэн аягүй хөөрхөн шүү дээ. Тэр машиныг аягүй удаан бодож явж байгаа. Тэгээд бас адилхан Tiffany өнгийнх. За 3 дахь нь. 3 дахь нь болохоор Nissan GT-R R34. Тэр бол бүр ингээд биткойн баг бүр ингээд тийштэй. Тийм үнэтэй. Одоо ч үйлдвэрлэхэ болдог шүү дээ. Тийм учраас тэр машиныг хизээний өдөр авнаа л гэж боддог. Саний 3 машин ба штэ. Яг ингээд одоо ингээд нэг нь авах гэж байна. За эхлээд аль нь вэ? GT3 RS. Энэ байгаа юм чинь нөө. Энэ байгаа юм чинь GT3 RS. GT-R R34-ыг одоо бол мөнгө нь байвал юу штэ? G63 штэ. Мөнгө нь байж тань тий. Аль нь зөвлөө явах юм? GT3 RS. За. Окей. Хэрвээ та анхны машин авах гэж байвал очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллагаас 96 хүртэлх сарын хугацаатай лизингийн уян хатан нөхцөлтэйгээр өдөрт нь шийдвэрлэн аваарай. Ерөнхийдөө манай подкастын маань хугацаа болж байна. Тойлын орсон гоё юм нандин гоё дурсамжуудаа ярьлаа шүү дээ машин толбогтолтой. Одоо тэнгууд нэг юм за мэдээж нэг машин барих гоё ч гэсэн хотод маань яалтчгүй нэг машины тоо тий. Тэгэл бас нэг соёлгүй бас газ нэг хүмүүс жолооч нарын юунаас болоод ингээл төгжрөл их байна тий. Тэгэхээр хоёлоо нэг юм гоё нэг ингээд идгээр нэг болчихё гэдэг нэг ганц юм хэлчихэд хөө. Одоо нэг ингээд идгээр нэг болчвол бас нэг төгжрэлтэй эсвэл нэг юм зам дээр стресс нэрэ багасах гад шүү ч гэдэм юм нэг тийм урилга гэлээд байлаа. Төгсгөл яаж байна. Айгүй олон л байна. Гэхдээ тэрний дундаас нэг нь бол юу юуг ингээд чихээд ахгүй. Дайраад ахгүй гэд нэг жоохон хүлээцтэй ингээд урдуур оруулах үе байна. Үнэхээр ингээд та би та шүү дээ. Ерөөсөө та би та гэл ингээд явцгаая. Тэгээд баярлаа уучлаарайгаа бас
өвөл бас гоё штэ. Ингээ урдуур оруулж байгаа хүнд нь ч гэсэн гоё санагдсан шүү дээ. Бас ингээд гоё ингээд машин урдуур оруулаад ингээд авраасаа баярлаа гэж авалс гоё дээ шүү дээ. Би буцаагаад тэгдэж штэ авар асангуут нь ингээд гэрлээ тохио зүгээрээ гэдэг штэ. Бас тийм бас байгаад юм. Байж болно штэ. Гэрлэхэд баг буугаад очиод яасан бол гэх юм шиг. За ярьсан манай хүлээ аваад те бас юм гоё машинтайгаа ярилцээд гуруулаа гоё сайхан ярилцлаа те өнөөдөр тэгээд өмнөх гоё машинуудын түүхийг ярилцлаа. Тэгээд учирлын маань хувьд бол бас машин гэдэг зүйл их үнэтэй те их юм үнцэнтэй зүйл баг гэр бүлийнхэн гишүүн те тэгээд ер нь юм машинтай хайртай бас би миний хувьд гэх юм бол бас нөгөө машинаа гоё хайрлах те машиндаас нэг янз бүрийн мэлж болохгүй ч гэдэг юм уу тэгээд нэг юм гоё хайрлаж унах гэдэг юм бас ойлголоо чиний ярианаас те ямарчсан цаашдынхын ажил амжилт төсөө тэгээ нөө түрүүний 3 ярьсан машина аваарай тий. Тэгээ бас нэг ирээдүйд бас чамаа нэг юм гоё юу хийцэн багт бол би гайхгүй юм байна. Шоурум маяг тий гоё машинууд дээр юм чинь винтаж гараад хадгалдаг тий. Тийм байх юм бол бас орж кофе уншоо. Тэгээрээ. Би бас намайг өрсөнд баярлаа. Ийм гоё машиныхаа талаар зөвхөн машины сэдвийн талаар ингэж ярилцах боломж олцсонд би хувьдаа айгүй баяртай байгаа. Тэгээ өрсөнд баярлаа. Өнөөдрийн дугаар энэ хүү өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай.